Ганагийн сүгт давтай морил. Амралт аялал зугаалгын удирдлыг хэлж байна. Иймд Ганагийн сүгийн сонсогч та бүхэн аян замдаа анхаарал болгоомжтой оролцоорой гэд хэдэн зөвлөгөө хэлье. Замд гарахын өмнө машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж хамгаалах бүсээ заавал үслээрэй. Нойр дутуу, ядарсан, эсвэл цогтур болгондоо хэрэгэлсэн үедээ хизээч жолоо битвэрээрэй. Ялангуяа орон нутгийн замд эсрэг урсгал руу эрсдэлтэй гүйцэж дөрүүлэх, хурд хэтрүүлэх, хамгаалах бүс хэрэглэхгүй байх зэрэг нь хамгийн харамсалтай ослуудын гол шалтгаан болдог. Хэдхэн секунд хожих гэж яарад хэрэггүй. Өөрийнхөө болон бусдын амнаас эрүүл мэндийг хамгаалан эрхэм жолооч та аян замдаа болгоомжтой яваарай. Танд болон танай гэр бүл, найзуудад аз жаргалтай дурсамж дүүрэн аяллыг хүсэн гэрвэй. Энэхүү цуврал нь батлагдаагүй үлгэр домгийн шинжтэйч хүмүүсийн дунд ам дамжин яригддаг хууч ширээдүүдийг бөгөөд таны амралт чөлөөцөгт зэрвэлсэн билээ. Би 3 жилийн өмнө энэ явдлыг туулсан юм. Сурхайхаа хажуугаар караокед зөөгч хийдэг оюутан байлаа. Шөнө 2 хүртэл үйлчлүүлэгч ихтэй үедээ сунаад 3-4 хүртэл ажиллаж чаддаг байсан юм. Тарахаар ажлын машин гэр гэрт хүргээд өгдөг байсан болохоор би 10 дугаар оролд байр түрээсэлж амьдардаг байлаа. Байрлалгаа явахдаа зөвхөн явган хүн явдаг. Хэд хэдэн байрны дундурх гэрэлгүй замаар явж очдөг байлаа. Жил гаруй ажиллахдаа шөнө бүр энэ замаар явсан ч элдв янзын зүйл боддгоо. 50 алхаад л гэртээ ордог байсан. Гэтэл тэр нэг шөнө ажлаа тараад нөгөө л замаараа явж байлаа. Ард хүн алхаад ч юм шиг санагдаж байснаа мөчөр дээр гიშгэхэд хугарахад гардаг чимээ харддаг юм. Согтуу юм болов уу эсвэл хүн дагаад байна уу гэж утсан би хоош эргээд харсан. Гэтэл хинч байгаагүй. Нохоо муур явж өнгөрсөн юм болов уу гэж өөрийгөө тайвшруулад гэртээ орлоо. Тэгэл энэ явдлыг тэгсгэд мартчихсан. Хэдэн сарын дараагаас өөрийгөө нэг л биш байгаагаа анзаарч гэллээ. Жижигхэн чимээ гарахад л цочиж, жаах юм болвол нулимс цэйлгэнэд үйлчих гээд байдаг болсон. Нэг өдөр ээжтэй утсаар ирж байхдаа юмнаас цочоод уйлах гээд байдаг болсон гэж хэлэхэд ээж хүнд үзүүлээдгүй энд сайн бөө байдгийг гэлээ. Маргааш нь ээж залгаад миний өхөн яаралтай гэртээ өрөөдөр гүйдэл дагаа дуудчихсан байна. Дахиад дуудвал аминд чинь зөвхтэй гэж байна. Заавал өөрийн биеэр засал хийх хэрэгтэй гэж байна гэлээ. Амралтын өдөр тааруулаад шуудхан л гэртээ яваад очив. Ингээд бөө их чиг залж авчираад үйлээ хийхэд бэлэн боллоо. Хингэргээ дэлдэж эхлэмэгцэн л би өөрийн эрэхгүй уйлээд эхэлсэн. Урд нь очиод нэрээ хэлэх гэтэл хэлж чадахгүй ээртлээл уйлээд байсан. Ээж миний өмнөөс овог нэр жилиг минь хэлэхэд буусан онгод тэнгэр нь гүйдэл нүдээр нь орсон байна. Нүдээр орсон юмыг нүдээр нь гаргах нь гэсэн. Ингээд цагаан архинд ямар нэг юм шивнэж шившиж байгаад нүдийг минь гараараа нээж байгаа түргээд нүдээ нэ харж чадчихэв нүг гэхэд нь нүдээ нэх гэтэл амар хорсоод нээж чадахгүй байна гэж хэлгээд дахиад нүүрл өмнө түргээд 3 дахь дээр нүдээ нэхэд ямар ч хорсох зүйлгүй болсон байсан. Ус нүдрүүгээ оруулаад шууд харахад ч хэцүү байдаг байтал бүхэл бүтэн спирт нүдрүүгээ цацуулаад хорсохгүй харна гэдэг их хачи юм даа л гэж тухай үедээ бодож үлээ. Энэ явдлын дараагаар буусан онгод минь миний алгыг хараад гүйдэлэхтэй муу энергитэй газар ажилтдаг юм байна. Тэр газараа өөрөө хэд хэд удаа юм харж байсан байна. Гэхдээ юм хоргоё. Бас энэ охин өөрөө өөртөө зориулсан тангадын ховсын шившлэгтэй сарахад хүрсэн байна. Гидх юм да. Бүр гайхаад юу лээ гэд бодоод үзтэл нэг хүн зурс хийгээд л ороод ирсэн. Миний төрсөн өдрөөр найзтай маань хамтаа оюутан ангийнхан найз гэд нэг залуу ирсэн юм. Өмнө нь хэд хэд тааралдаж найзаараа дамжуул танилцаад мэддэг болсон байсан. Над руу бүр уулзын учрыг болцоонд явъя гэж бичдэг. Би нэг ч хариу өгдөггүй л байсан юм. Тэр өдөр төрсөн өдөрт нь зориулж авчирлаа Америк яваад ирэхдээ авчирсан юм гээл. Өмнө нь харж үзээгүй виски авчирч өгөөд тэргээрээ намайг шахаал. Би одоо болсон гэдэг багтал за яг энэ ундгийг дуустал нь луучих гээл тулгаад байсан. Тэрнээс хойш тэр залуу надад үнэхээр л таалагдаад уулзмаар харахаар хөөрхөн харагдаад байдаг болсныг гинэт санаад их сонирн болж үлээ. Ингээд нөгөө бөөгч маань ховстайлах засал хийж өгөөд хамгаалтын сөхөөсгөж бугуувч амьлуулж өгөөд биеэсгээ салахгүй бах шөнө өрөөнд зүгээр үсээ боож эмэг зүүх эсвэл малгай өмсөж явахыг захиад гал дахиад гал голомттой мөргүүлээд үйл туссан. Энэ үеийн дараагаар цээжин доторх том хар булч чулуу байхгүй болчихсон юм мэд цаанаасаа сул чөлөөтэй амьсгаавч уужраад ирэв. Дараа нь тэр залууг утсан чинь үнэхээр дургу урж нэг нүдэрээ харахыг ч үсэхгүй санагдчихвлээ. Ажлаасаа аж гарсан.
Энэ явдал болсны дараа их л зүйл ойлгож авсан. Хамгийн гол нь сайн мэдэхгүй хүнээс янз бүрийн зүйл авах, ялангуяа хатуу уух зүйлээс болгоомжлох хэрэгтэй юм билээ. Их л аюултай санагдсан. Ажлын сүнсний тухайд гэвэл нүдний үзүүрт багны араар гээд үе цагаан юм сүйтгэнэд л өнгөрдөг. Хамгийн цаа талын караокены өрөө бүр чивгүй. Орохдол жихүүцэм хүйт даасвэр. Манай угаагч ихч тэр өрөөнд ганцаараа шалаа угаагаад тонгоогоод байж байтал яг урд нь хар ботингтэй урд цагаан амьсдаг хөл зогсож байсан гэж ирдэг. Тэрнээс хойш дандаа надтай хамт тийш орж цэвэрлэгээ гэдэг болсон. Нэг шөнө ажлаа дараад бүгд гарах гээд арын хаалга руугаа явж байлаа. Уртаа нарийн коридороор явдаг юм. Тэгтэл араас маш тодор миний нэрийг шивнэх шиг болдг юм да. Би эргээд харсан чи хард угаагч гэж явж ирсэн. Тэгэхээр нь яас ихч дууцсан уу гэсэн чинь үгүй л гэсэн. Тухайн үедээ хотлоо надаар тоглоод байна гэж бодоо тоогоогүй. Тэр нь ч онсон баг. Тэр газар 90-ад оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэнд олон жил ажилласан хүмүүс бүгд л тэр тухай мэддэг. Тэгж л байдаг штэ, бүр тэгсэн штэ гээл эвгүй зүйлсийг ярьдаг байлаа. Гэхдээ энэ олон жил сайн муу олон хүний энерги шингэсэн л байж таараа. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Та яг одоо Ганагийн сүгтэй хамт байна. Би их олон хүүтэй айлын ганц амиа өхнөн. Тэмдээ ч юм уу баг байхын л тасралтгүй өвчөө ороодог. Альва харцгаан хил амнаас юм л сэвтчихдэг. Юм бүхнээс айж уйлдаг. Орой бүр ширгэлүүлдэг гэдэл манайх гэдэг айл эмлэг эсвэл үзэж хардаг гэх хүн бүрийн гарыг дамжиж мөнчих зүйл туулж намайг хүн болгосон доо. Одоо ч тэр муу энергитэй хүн эсвэл энерги муутай газар зэрэгээс их л мэдрэг. Юм л бол болж үдэхгүй зүйл шоглуулж тоглуулчих гээд байдаг юм. Хаанаас нэг хэлгээ мэдэхгүй юм. Ямар тач таньдаг бөөгөөр хамгаалт хийлгээл. Энэ хорвогийн сони ажинтай уралдаж мэдэлцэх гээд одоогоор харь орны цомхон тосгонд ганцаар ажиллаж амьдарч байна. Нутаг усных нь нэрийг дуртаад яах вэ? Европ төвийн хааны газар л гэж төхүүлээ. Миний байдаг энэ тосхон нэг дэлгүүр, нэг шатхуун түгээх газар, нэг сургууль, нэг уршуулгын газар, нэг сүм, нэг ресторанаас бүрдэн. Үнэхээр л ийм жижигхэн газар өөр юу ч байхгүй. Тэгээд бүгдээрээ хоорондоо үсрээд л 50 орчим алхмын зайтай. Тосгоны хүмүүс ч эдгээр зүйлээ тойроод холгүйхэн бөөгнөрч суурьсан байдаг. Харин би тэр ганц байдаг ресторанд нь ажиллаж 2 давхарт нь амьдэрдэг юм. Энэ рестораны барилга нь 2 давхар хуучин модон байшаа. Эсвэл 3 давхарч гэх ёстой болов. Ягаад вэ гэхээр доошо шатаар буугаад зойртой тэндээ агуулгатай хэрэг. Миний энэ дээрээд хамгийн дөрөнд их л цэрвэж хүлээж авсан зүйл нь миний өрөөний цонхоор оршуулгын газар тэр жигтэй тодоос дод харагддаг нь байл. Устаар бол өөлөх зүйл байсангүй. Тосхон намгүм байгаланж сайхан. Эхний 7 хоног ажилдаа дасах гээд дэгдэж гүйсээр юу ч анзаарсангүй. Харин 2 дахь 7 хоногоос тогтмол хийх ёстой зүйлсээ мэддэг болоод ирэхийн хэрээр орчноо ажиглаж эхэлсэндээ. Ресторанд ажиллаж байх үеэр касс ширээний үйлчлэгийг би хариуцаж, галт хоонд 2 ихч хоол хийж, аяга тавг угаана. Тэгээд бид гурвал өдрийг бартагдав. Би дургуулаа 1 давхарт байхад 2 давхарт хэн нэгэн алхах чимээ гарч, 1 давхрын тааз бидэнд сонсогдохоор чангаж шихарч дуурдаг байсныг би 2 дахь 7 хоногоос л анзаарч гэлсэн юмдаг. Эхлээд ч тоосонгүй. Хуучин байшингийн алийг тэргэхэв, салхинд ч юм уу элдэв мэрэгч амтд л явж байгаа үз гэж бодож байсан. Гэтэл 3 дахь 7 хоногоос гарч эхэлсэн дуу чимээнүүд тэр бодлыг минь хангалттай арчсан юмдаг. 2 давхар руу гардаг модон шатны банцнууд дээр яг л хүн алхаж байгаа юм шиг чихраад хоорондоо хавирч дуулддаг юм. Баарны таазнаас өлгөөтэй байдаг дарсны хондгонууд салхиж байхгүй бүр хаалгацсан хаалттай байхад хоорондоо харшилтаж дуурна. Зарим нь бүр унж чагарна. Нүдний болонд 2 тогооч игчнийг нь харагдах шиг бол юм асуух гээд яг араасан дагаад галтхороо зойрлоо 2 давхар руу гарахад хинж байхгүй. Эхэндээ ч яхаа буруу харсан гэж боддог байлаа. Гэхдээ тийм зүйл тохиолдох нь олшроод ирэхээр л тэр зүйлтэй хамт амьдраад байгаагаа ойлгож эхэлдэг юм билээ. Ресторан хаасны дараа энэ том хуучин байшинд би бас тэр зүйл бит хоёр л үлддэг. Өдрийн цагаар хаяа яг л ардам нэрээ зогсчихсон мэдрэгддэг. Үйлдэл хийх бүрт
ийш тийшээ явах бүр харагддаг. Тод биш. Яг л миний сүүдэр надаас хоцорч хөдөлж байгаа юм шиг. Харин шөнийн цагаар гэгээ тасрах үед хөшгөө хаасан дээр миний цонх руу намайг ширтэх амьд хүн байхгүй ч өдрийн цагаар өнгөнгийн шинхэн цэцгсээр чимсэн байдаг өнгөлөг оршуулгын газраас нэг зүйл шүн болохоор л яг миний цонх руу ширтээд байгаа юм шиг санагддаг. Хамгийн ажиргалтай нь ийм зүйлс болоод байхад би төгшөөж тухгүй өрхөж байсан уу гэхээс нэг ч удаа айж нэг ч удаа цочоогүй гэл гайхаад байгаа. Би өөрөө л айхгүй бол намайг яаж чадахгүй гэж боддог болохоор өөрийгөө бариад өгч магадгүй. Гэхдээ бас энэ нутгийн соёл ёс нь юу ч юм бэлээ. Эхний ээлжинд суугуул нутгийнхаа уул ус савдагта цайныхаа дээжийг өргөж ивэлдээ аваарай гэж залбираад ёс мэдхгүй хүнд ёр алдахгүй гэл одоогор өдөр хоногийг барж байна да. Хэрвээ та өөр тэтгүүлсэн явдлаа ирүүлэхийг хүсвэл Instagram-ын Гана ТV болон Facebook-ийн Ганагийн суваг хуудас руу бичээрэй. Таны крилэр цэгцтэй алдаагүй хэмэл оюун ухаанаар биш зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр он цагийг нь өөрчлөөд оруулах болно. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.